Сайн байцгаана уу, бүгдний өдрийн мэндийг хүргэе. За, илэгний зангилаатай холбоотой мэдээлэл болон үг хэллэг оруулаад өгөөч гэсэн байсан. Тэгэхээр би өнөөдөр илгэн дээр хамгийн түгээмэл тохиолддог 5 төрлийн хоргүй хавдар буюу зангилааны талаар та бүхэнд мэдээлэл өгье. За, нэршлүүдийг би солонгос уран хэлээд монголоор тайлбарлаад явна. За, мөн доор нь англиар нь гарах учраас анхааралтай хараад тогтоогоод аваарай. Нэгдүгээр хан 혈관 중 буюу гемангиом гэдэг манайхаар илгэний судасны бөөгнөрл гэж ойлгож болно. Илгэн дээр хамгийн түгээмэл тохиолддог. Хүүсийн харьцаагаар аваад үзэх юм бол 5-ыг харьцах 1 буюу эмэгтэйчүүдэд арай илүү тохиолддог. Ямар нэг зовир бол илэрдэггүй. Хоёрдугаар кан нанжун буюу мөрөг уйлынхаа гэсэн үг. Илгэний уйлынхаатай байлаагээ та яг одоо мэдсэл эмчилгээгээр уйлынхааг авахулах юм уу? Эм уг шаардлага байхгүй. Миний илгэн дээр юм уйлынхаа байдгийн байна гэдгийг мэдээд авчихад болно. Мэдэж аваа зүгээр орхих гэж байгаа юм биш. Эмчлэгч эмчмэн таныг хизээ эргэж ирж хянуулж ихнүү тухайн цаг үед нь очиж хянуулж байх хэрэгтэй. За, илгэн дээр уйлынхаа байлаагээд ямар нэг шинж тэмдэг зовир бол өгдөггүй, мөн удамшилтай холбоогүй. За, тэгээ илгэний уйлынхаа дээр анхаарах ёстой 3 зүйл байдаг. Нэгдүгээр уйлынхаа маань хэмжээгээрээ маш том байгаад орчин тойрны эрхтнээ дараад эхлэх юм бол зовир өгч эхэлдэг. Жишээ нь илгэний зүүн дэлбэн дээр хэмжээ нь маш том уйлынхаа байх юм бол хажуу талын эрхтэн буюу ходоодыг дарснараа хоол боловсруулах үйл ажиллагаа алдагдаж хоол боловсруулах талын зовируудыг өгөөд эхэлдэг байгаа. Энэ үед 2 төрлийн эмчилгээ хийдэг. Нэгдүгээр уйлынхааны доторх усыг гаднаас нь сурвалж авах эмчилгээ буюу үнийг солонгосоор пэксүү гэж нэрлэдэг. За, мөн кёнгасүү гэж байгаа ба энэ нь яадаг гэхээр уйлынхаа авч хооронд нь наалдуулцдаг. Тэгэхээр дотор нь ямар ч шингэн хуримтлагдах боломж олдохгүй гэсэн үг. Ийм 2 төрлийн эмчилгээ хийдэг. Мөн уйлынхаа дээр анхаарах ёстой 2 дахь зүйл нь тухайн уйлынхаа доторх шингэн маань цэвэрхэн тунгалаг байх юм бол ямар нэг асуудал байхгүй. Харин бактери агуулсан юм нэг үгээр хэлбэл бохир ус байх юм бол өрөвсөж халдвар явагдаад халуурах өвдөх шинж тэмдэг зовирууд өгөөд эхэлдэг байгаа. За, уйлынхаа дээр анхаарах ёстой 3 дахь зүйл нь уйлынхаа маш олон ширхэг, жишээ нь 30-50 ширхэг байх юм бол илгийг бүрхчдэг. Тэгэхээр илгэн дээрх уйлынхаа биш, эсрэгээрээ уйлынхаа доторх илэг болчдөг. Тэгэхээр илэг маань хэмжээгээрээ жижигрээд үйл ажиллагаа нь алдагдаад зовирууд өгч эхэлдэг. Илгэн дээр хамгийн их тохиолддог хоргүй хавдар буюу зангилааны 3 дахь нь уксусон 결절성 과즙식 буюу хэсэг газрын зангилаа гэж ойлгоход болно. Энэ нь илгэнээс өөртөө маш олноороо бий болоод бөөгнөрөөд бултруу буюу зангилаа үүсэх байдлыг хэлж байгаа. Ихэнхдээ 4-5 см байдаг ба ямар нэг зовир байдаггүй. Дөрөвдүгээр кан сонжун буюу аденома. Энэ нь илгэнээсийн хоргүй хавдар гэсэн үг. Жирэмслэх насны эмэгтэйчүүдэд бүр тохиолддог. Яагаад тэгэхээр жирэмснээс хамгаалах юм болон стероид эм, дааврын гаралтай эмнүүд их хэрэглэхээр илгэний эсвэл нэгэн зэрэг маш олноороо бий болох эсвэл хэмжээгээрээ томорч хоорондоо бөөгнөрч зангилаа үүсгдэг байгаа. Ихэнхдээ 4-5 см байдаг. 5-аас дээш см хэмжээтэй байх юм бол мэс заслын арга хэмжээ авах талаар яригадаад эхэлнэ. Харин 5-аас доош см хэмжээтэй байгаад тухайн хүн маань жирэмснээс хамгаалах юм уу дааврын эм хэрэглэдэг бол эмнүүдийн зогсоож байгаад аденома буюу хоргүй хавдрынхаа хэмжээг хянаад явдаг байгаа. Хамгийн сүүл буюу 5 дугаар тамгуан нансон чуньян буюу илгэн дэх цөсний сувгийн хавдар гэж нэрлэж байгаа. Энэ нь илгэн дэх цөсний сувгууд хөөж хавгаснаас тэнд ус өрөмтлөгдсөн байдлыг бол хэлж байгаа. Ингээд илгэн дээр эдгээр 5 төрлийн хоргүй хавдар буюу зангилаа хамгийн түгээмэл тохиолддог. Гэхдээ эхний 3 нь бол аюул багтаа, сүүлийн 2 нь хортой чижиг магадлалд байдаг. Гэхдээ маш ховд тохиолдол байдаг учраас айх сандрах аюул байхгүй байгаа. За, тэгээ бүгдээрэнд нь амжилт хүсье. Дараагийн бичлэгээрээ дахиж уулзлаа. Баяртай.